За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ бичлэгийг үзэх тухайн цаг өдөр минутын мэндийг хүргье. Тэгээд өөрийгөө танилцуулъя. Намайг Эрдэнэ Цэцэг гэдэг. Одоо 24 настай. Нийслэлийн ерөнхий боловсролын 57 дугаар сургууль Түүх нийгмийн ухааны багшаар 4 хичээлдээ ажиллаж байгаа юм залуу багш байна. За тэгээд миний хувьд болохоор контент хийх, за тэгээд сурч мэдсэн зүйлээ бусдтай хуваалцах маш их дуртай учраас ер нь влог хий гэж шийдээ. За багшийн өдөр тутмын амьдрал ямар байдаг вэ? Багш хүний ажлын одоо ачаалал зэрэг ер нь багшийн амьдралаар хэдүүлээ илүү гоё сонирхолтой байдлаар ингэж аялаж илүү энгийн нэр харуулж таниулахыг зорж байгаа. За тэгээд миний хувьд бас сурч мэдсэн зүйлээ бусдтай хуваалцах маш их дуртай. Тэгээд мэрэгчлээ маш их хайртай. Ялангуяа мэрэгжил маань хүүхдүүдтэй байгаа ажилтдаг учраас хүүхдүүдийг хөгжүүлэх, за тэднийг ойлгох, тэдэнд юмыг зааж өгөх, нийгэм шигтэн туслах бүхий л зүйлдээ багшийн дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Тэгээд хүүхдүүд маань ч гэсэн ингээд багшаасаа маш том үлгэр дуурайл авдаг учраас багш өөрөө ихэд бас зөв ёс суртахуунтай байх ёстой гэж бас үздэг. Тийм үзэлтэй. Тэгээд залуу багш нарынхаа үүднээс ч гэсэн залуучууд бид нар яг энэ зуунд юу ирэл хийлж сурахыг хүсэж байна. Залуу багшийн үдцэг ямар байр суурьтай, ямар байгаасаа яаж бид нар хөгжих вэ гэдгийг бас олон талаас нь харсан, үзүүлсэн, ярилцсан. Тиймэрхүү сонирхолтой бас контент хий гэж бодсон. Тэгээд хамгийн ихний контент байна болохоор юу байгаа? Шинэ сарын 1-ний бэлтгэл. За ковид үүдэлтэй 2 жилийн хугацаанд нээлт бол хийгээгүй. Тийм учраас бид нар нэг талаас 9 сарын 1-ний нээлтийг маш их хүлээдэг болсон байна. 9 сарын нээлт догтлон багш нарын хүүхдүүдийн өвч гэсэн процесс шинээр эхэлж байгаа. Хүүхдүүдийг хичээлээр хэслээ бэлдээлээж аав нь хэрэгтэй юм авч өгөөл гэл. Миний өвч гэсэн бас энэ дунд багш нь одоо хүүхдүүдээ хэрхэн хүлээж авах уу анги танхимын хувьд санаа жижигхэн богино хэмжээний байдлаар ингээд бичсэн байгаа. Тэгээд тэрийг ингээд харуулъя гэж бодсон байгаа шүү. Тэгээд та бүхэн үзээрэй. За ингээд ажил маань 8 сарын 25-нд ер нь албан ёсоор эхлээд хамгийн түрүүн сургалтаар эхэлсэн байгаа. Тэгээд энэ болохоор 3-7 жил ажиллаж байгаа нийгмийн ухааны багш нарт зориулаад хамтран сурах арга зүй, хичээл заах арга зүй дээр тусламж дэмжлэг үзүүлээд за ялангуяа парламентын боловсрол гэдэг хичээлийг энэ парламентыг илүү хүүхдүүдэд яаж хэрхэн ойлгуулах вэ? Яаж хичээлээ сонирхолтой байдлаар заах вэ гэдэг биднэрт маш хэрэгтэй өөр өөртөө сургалтыг орсон байгаа. Тэгээд төслийн хүрээнд явагдаж байгаа мэлээ сайн дурын үндсэн дээр учраас бас гоё хамар гэсэндээ баяртай байгаа. За бид нар хамгийн ихний өдөр болохоор багаараа хамтарч ярилцаад нэг хичээл сонгож аваад тэр хичээлийг яаж заах уу, ямар арга зүгээр заах уу гэд хамтдаа ярилцаад цаасан дээр буулгаад тэгээд би биендээ хуваалцсан. За үүний дараа болохоор сургалтын маань 2 дахь өдөр сурал маань тоглоомоор эхэлсэн. Бид нар атом молекул тоглоод тэгээд атом молекулаас ер нь бол багт яаж хуваахыг бас ойлгож авсан. Сонирхолтой санагдсан байгаа. За тэгээд мөн нэг сэдв сонгож авч тухайн хичээлээ яг багаар 10 минут ярилцаад дахиад тэр хичээлийг 10 минутын дотор заагаад тэгээд бусад баг нь үнэлгээ, дүгнэлт, сайжруулалт, шүүмжлэл зэрэгээ өгөөд нэг юм өөрсдөндөө дүгнэлт хийсэн, өөрсдөө чадварчулсан тийм цагууд болсон. За үүний дараа болохоор ангиа цэвэрлсэн. Ангидаа энэ жил ер нь бол нэг тийм нэгт сурал хийгээгүй. Хөшиг аваад цонхны давцан хийлгээд тэгээд болсон. 9 ангийнхаа багштайгаа нийлээд хан таазаа бүгдийг цэвэрлээд бит хоёр бас өөрсдийнхөө шкафуудыг сайхан цэвэрлж аваад өнгөрсөн жил ингээ хэрэгэлсэн хэрэггүй босон цаасууд гих зэрэгээ цэвэрлээд авсан байгаа. Ер нь бол жил болгон цэвэрлэгээ ээж ихгүй бол нэг л мэтгэл маш олон цаасан дунд ингээ дарагдчих юм шиг санагдсан. Тэгэхээр байн гоё цэвэрлэгээ хийгээд ингээд тэгцтэй явмаар санагдсан анханасаа. За ингээ яжсэн чинь манай анги яг өмнө жил хэрэгжилсэн энэ хүмүүжлийн яг шалгадаг юм булангаа нэг багштай тайлбарлаж өгч байсан юм аа. За тэгээд миний бүжиглэх маш их сонирхолтой хоббитой. Тэгээд энэ хичээлийн жил дээр шаннартайгаа цуг нийлээд нэг чөлөөт бүжгийн амар үзүүлэх гэж бодоод бүжиглдэг сурагч нар руугаа чатжээд холбоо бариад тэгээд санал тавьсан. Тэгээд хамтдаа бүжиглээд нэг өдөр амралтын өдрийг цаг гаргаад бүжгээ сураад хөгжилтэй цагуудыг өнгөрүүлсэн байгаа. Нийт маань маш хурдан сурсан. За бид нар тэгээд юу идэх вэ гэж бодож байгаа бэлэн гой мэдсэн. Ер нь бол бэлэн гой байнга идэггүй. Энэ удаадаа л ер нь идэ гэж бодоод сургууль дээрээ хүүхдүүдтэйгээ цуг идсэн байдаг шүү. Тэгэхээр маш хордлуулад товчгүй тодорхой үзүүлье.
тэгээд нээлтэндээ зориулаад бүжиглээ. Тослоо. Ямар хөө санагдав? Ер нь ямар хөө санагдсан бэ? Яа тийм байх вэ? Амар хөтөв. 6 цаг бүлэглээ. За гомдлоо. Гомдлоо. За тэгээд хичээлийн шинэ жилийн битүүний өдөр бүр их завгүй болсон. Багш нарын хуралцаагаа шинэ багш нартайгаа танилцаад за сургуулийн чимэглэлийн ажилд туслаад за тэгээд бас английнхаа багштайгаа цуг хөтлөгч ингээд бид хоёр бас нэлээд бэлдсэн. Тэгээд ажилласаа тараад гараа яваад парти шоп руу утсан байгаа. Парти шопоос очиод би нөгөө ангиа сайн чимгэлж чадаагүй тэгээд яг чимэглэлийнхаа амийг яг жоохон баг зэрэг тулгаж аваад ангийнхаа октоодтай ягаах үүдээ цэнхэр гээд хүсээр нь шаар ялгаж аваад бас нэг дахиад нэг жижиг сажиг чимэглэлүүд ер нь ол авсан байгаа. Өвн гой чимэглэл гэсэн тэгээд жоохон цаг зам маань амжаагүй гэтээ чадхаараа ямар ч гэсэн чимэглэе гэж бодоо. Тэгээд ер нь бол энэ парти шоп аягүй гоё юм тэмдэглэл баярыг өдрүүдийн зүйлийг авахд аягүй гоё сонирхолтой ихтэй гоё чимэглэлүүд бүгд нэг доод байд юм байл шүү. Дараа нь таад маань бас ирээд авал үнээр ч гэсэн боломжийн олон сонголттой байсан. Тэгээ нэлээ үзэж аваад ямар ч гэсэн тэр шаар за тэгээд 8V гэсэн бас юм бөмбөлгийн шааруудыг тийм бас нэг юм юу жижигхэн солиод авсан. Тэгээд эдний дэлгүүр аягүй гоё таалагддаг дэлгүүр байгаа. За тэгээд дараагийн 9 сарын 1-ний влогоор уулзцгаая. Тэр баяртай. Thank you so much.